Дандадан анимегийн маань 7 дугаар анги нь 2024 оны хамгийн өндөр үнэлгээтэй аниме болсон байна. Тэгээд дээр нэмэт гэхэд энэ Дандадан аниме дээр гардаг Акробат Силкэ маш их үзэгчдийн сонирхлыг татсан байна. Энэ Акробат Силкэ гэж яг хэм бэ? Дандадан анимегийн маань 7 дугаар анги нь 2024 оны хамгийн өндөр үнэлгээтэй аниме болсон. Тэгвэл 7 дугаар анги дээр гардаг Акробат Силкэ гэж хэм бэ? Акробат Силкэ бол 2 м өндөртэй том улаан даашинзтай хүл нүцгэн явдаг яке юм. Аним дээрээ гардгаар бол тэрээр хүн байх үедээ хүнд хэцүү амьдралаасаа болж өөрийн амьдралын хамгийн том утга учир болох охиноо хүний наймаачдын бүлэглэлд алдснаасаа болж зэтгэл гутралд орж амиа айгуу тэгсэн эмэгтэй юм. Акробат Силкэгийг бодит амьдрал дээр гардаг Акусара Якогоос санаа авч хийжээ. Акусара бол 2000-ад оны Японы сайт дээр гарч ирсэн хүл нүцгэн яке юм. Голцоо уул хаад өндөр нуруудаар явдаг яке тэрээр Акусара нь харагдсан хүнээсээ ихэндээ өндөр газар руу авирах тусламж гуйдаг ба тусламж гуйсан хүн нь хариу ямар нэгэн үйлдэл үзүүлэх юм бол тэрээр шууд акробатын үзүүлбэрээ хийж үзүүлдэг байна. Харин тэр акробатын үзүүлбэрийг үзсэн хүмүүс удалгүй ямар нэгэн залхуу аимшигт явдлаар амнасаа алддаг гэсэн намаг байдаг.